나를레가 허러웠 저래가 허비 나도 땅에 집인자야 손빌레 ухаарчгүй зээгүй хинэн сэтгэли энд өгж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Та нарын дэмээр бид хоёр удахгүй эмчилгээндээ явчих байх. Одоо бидний хураас мөн 34 сая болж байна. Тэгээ ерөнхийдөө эмчилгээний зардлыг бүрдүүлчих бүрдүүлэлтээр явна. Тэр бол одоо тэгээд би охиныгоо асарна, хамгаална, байнга үргэлжил цугэн штэ. Гэтэ танаад сайтад маш их баярлж байна. Тэгээ ихчийнхэн сүүлийн үед бол ихчийн сэтгэл санаа сайхан болж байгаа, докторч байгаа. Бас охиноо дагаад хүч хийсэн гэж боддог байсан бол үгүй миний охин ч ирүүл болоо сайхан бодё гэсэн би ч ирүүл болоо сайхан бодё гэсэн сэтгэлээр хандж байна. Тэгээд охинд маань болохоор ингээд ирүүл байхдаа зовир маш их байгаа. Өвдөлт янгинад байгаа учраас нөгөөдөг чинь одоо тэрийгэ тисэж чадахгүй орж бахираад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг маш их тайвшруулах эмчилгээ хийгээд дурдвал эмчилгээ хийж байгаа болохоор юм л бол унтаа юм л бол их тайван тийм байдал байна. Одоо бол явдлаа тийм байж байгаа. Тэгээд явсан хойно болоод эдгээд ороод ирэх байхаа би эдгэж ирнэ гэдэгтэй ч би итгэлтэй байгаа. Охиныгоо эдгэж ирнэ гэхэд эдгэж ирээ та бүхэнтэйгээ эргээд уулзна. Монголын ард түмэн ах дүү нартай бүгдд нь баярлалаа. Бид хоёр сэтгэлийн дэм хайрлаж байгаад нь маш их баярлалаа л гэж хэлээ.